Монгол хэлний суйгэр. Хуучин бичгийн ширээнийхэн ард суун үзгээр шилбүүрхийн үг авян сүргийг илж үг гарвал хийгээд утга чанарыг мушгин судалж байгаа энэ хүн бол Базар Арагчаа багш. Монгол үгийн баялаг сангийн үг өгүүлбэр бүхнийг судлан шинжлэх ажиллаан хизээ эхлүүлсэн. Хизээ дуусгахаан Базар Арагчаа багш мэдэхгүй. Энэ ширээний ард амьдралынхаа хэдэн жилийг өнгөрүүлснээр ч тоолж тогтоосон нь үгүй. Өмнө хэн нэгэн эхлүүлсэн ажлыг өөрөө үргэлжилүүлж, цаашид түүний шавнар нь тасралтгүй хөгжүүлэн үргэлжилүүлэхийг тэр мэднэ. Учир нь монгол хэл гэдэг мөнхөд хөгжин дэлгэрч явах учраас. Аймгийн төв орчод Москвагаа цуслан лугаа явж ирсэн. Цуслан гэдэг манай уран мандлын нэтэрэд завсараар явж ирсэн. Яавч чи монгол хэлний хүн байна. Энэ үгийн гарлыг тайлбарлаад байна. Уул гэдэг үгийн гарлыг тайлбарлал. Овоо гэдэг үгийн гарлыг тайлбарлал. Яг уран мандлын тэрвэрс. Би одоо сайн мэдэхгүй чи яаж үссэн сайн мэдэхгүй. Тэгээ гацж ирсэн юм. Яаж үссэн. Тэгээ яагаад ингэж нэрсэн. Тэгээ одоо би яахан бодож ирсэн одоо тэгээ хүнд нэр өгдөгтэй адилхан өгсөн байлгүй даа. Тэгээд багш болцсон байсан л да. Тэгээд тийм байж. Тэгвэл одоо сансаргууд өгсөн байна. Сансаргууд тэгээ нэрлэлсэн байна гэж тэгж ирсэн. Тэгээ хожим хойно ингээд юм уншчихлаа. Одоо эртний Платон гэдэг суус итгэж байдаг шүү дээ. Тэр хүн болвол яагаад нэрсэн бэхээр цаад одоо юмны шин чанар хэлээрээ дагуулж нэрсэн байдгийг гэсэн нэг үгээс. Тэгээ цаад юмны шин чанар гэдэг нэрэл тэр юмны шин чанарыг хүн одоо хараад амтлаад 5 м хүртээ тэгээд нэрэлдэг бас. Тэгээд тэрийгэ тийм гэж нэрэлдэг. гэдгийг олж үзсэн. Базар Арагчаа багшид монгол хэлний талаар судлаагүй, сонирхоогүй зүйл үгүй. Монгол хэл шинжилгээний түүхэн хэл зүй, аялгау судлал, орчин цагийн монгол хэлний авиа, үг бүтээвэр, үгийн сан, өгүүлбэр судлал, гарвал гэв ороогүй салбар нэгэхэн бэрч үг. За тэгэхээр Базар Арагчаа багш бол монгол хэл судлалын бараг бүх салбараа судалгаа хийсэн юм томоохон эрдэмтэн. Одоо багш маань бол авиа зүй, үг зүй, үгийн сан, өгүүлбэр судлал, их судлал, за тэгээд түүхэн гар судлал, түүхэн бүтээвэр зүйн чиглэлээр судалгаа хийсэн юм эрдэмтэн. Үгийн гарал судлалыг бол онол бий болгосон. Тэр үе утгал бүрэгдэг онолыг бий болгоод тэр онол дээр тулгуурлаад 5 бот номдоо асар олон үгийн гарлыг бүтцийн хувьд бол тодорхойлоод шинжлэх ухаан шин хувь нэмэр оруулсан. Тэгвэл Монгол гэдэг нэр хэрхэн яаж үүссэн? Монгол хэлний үүсэл гарвалын талаар бидний яриа үргэлжиллээ. Монгол гэдэг нэрийн талаар одоо хэд хэдэн эрдэмт бичсэн л дээ. Ерөнхийдөө бол эднэд бол Мон гэсэн тэр язгуурыг авчирсан. Мон гэдэг нь бол одоо хүчтэй гэсэн үг. Тэгээ Монго тэгээ ир дагуур залгаад Монгол гэж бий, Монгол гэж бий. Тэр одоо Монгол гэдэг бол тэр Лондон гэхээр тэр Монгол гэдэг нь Афганистанд байдаг. Тэр чинь Монгол гэдэг нэрсэн. Энэ бол Монголоос гаралтай. Өөр Монгол бол Монгол гэдэг бас нэг хэл байна шүү дээ. Монгол. Тэр нь бол элний нэрээс илгээл үлдсэн. Ингээ Монгол гэдэг үг. Мон гэдэг нь хүчтэй чадaltaй гэж олон эрдэнэт тайлбарсан байдаг. Тэгээ эл гэдэг нь бол тэр одооний дээд дагуур шүү дээ. Ард гэдэг тэнд ордог дээ. Ойрд гэдэгт ордог дээ. Үндэснүүдийг яадаг ардын дээгэдний олон дагуур. Тэгээ хэсэг бөөн хүмүүс суулгахтаа тийм дагуур. Тэгээ эл сэлгээд ингээд салаад явцсан. Тэгээ монгол хэлийг бол залгамал хийж хэлдэг нь бол язгуур дээрээ одоо цааш нь ингээд залгаад явчихдаг. Тэгээ язгуурыг нь цааш нь ингээд бас ингээд задлахаас миний үгийн гарлыг тайлбарладаг чинь. Үе утгалбар, үе тэгээ тэр утгатаа. Тэр хэсгээр ингээд задлаад явчихж байгаа. Тэгээ монгол хэлийг бол одоо залгамал хэл, одоо Түрк, Манж Түнгус, Япон солонгосын 5 хэлийг бол энэ залгамал хэл маягийн хэл
гэж ингэж үздэг. Арамстэй тэгээд Пенийн эрдэмтэн анх алтан хэлний онолыг бий болгосон юм байна. Энэ хорвоод хоорондоо холбоогүй ганц ч авиа, ганц үзэгдэл гэж байдаггүй бололтой. Америкийн нэгэн кинонд жаахан охин гутлыг яагаад гутал гэж нэрлсэн бол хэмээн гайхшран суудаг. Нээрээч үүний хариултыг олон хүн олох гэж дотроо бодож явдаг биз. Харин үүнд Базар Аригчаа багшийн судалгаа шинжилгээнүүд бэлэхнээ хариулна. Тэгэхээр монгол хэлэнд бол дүрс дуурай хөг гэдэг нүдэнд үзэгдээ түүнийг гараараа дүрсэлж үзүүлдэг. Тэгээ одоо хүн бол юм ярихтаа гараа дандаа хөдөлж яадаг ерөөс зааж барьж ингэж. Тэгээд нүдээр хараад гараар дүрсэлдэг, хүрсэлдэг. Тэр гараар дүрсэлж байгаа нь бол явсараад үсэг болж хувирч байгаа. Нэг гарын хөдөлгөөн чинь бол одоо ингэж үсэг. Тэгээд тэрнээс яг авиагаа дуурайсан үсгүүд зохиосон байна. Нөгөөх нь чихээрээ сонсоод амаараа дуурайж хэлдэг. Тэр байгаль ертөнцийн дуу чимээг хүмүүс ер нь дуурайгаад тэрийгэ дуурайгаад хэлдэг. Гүү ч гэдэг юм уу. Одоо хөхөө бол гүү гэж дуурдаг тийм ээ. Тэрнээс үнслээд хөхөө гэж ийм үед хөхөө гэдэг маань бол хөгжсөн маясан тийм дуутай. Тэгтээ бол хөхөө догож байгаа нь бол тэр яг орооны үедээ хөхөө тэг догод юм байна л да. Тэр нь бол монгол хүнд бол ерөөсөө яг одоо 100 болж байгаа тийм сайхан цаг хөхөө дуурч чинь гэж ойлгодог. Түүнээс гадна хүн бол өөрөө баярлах, өөр айх, гомдох ийм маягаар аянда уулга алддаг. За тэргээр бид бол одоо аялга үг гэдэг юм уу? Аялга өгүүлбэр гэдэг нэрлэдэг. Тэр нь бол хөөе гэхээр цаад зүйндээ санал болгоо гэдэг юм эсвэл өөрлөгөө дуудаж байгаа. Энэ бол бүр хүний анхны одоо үг өгүүлбэр байгаа. Тэгээ хоёр дахь нь бол сая нэг авиа дээр бас өсөх үг хоёр. Энэ гурван их үсвэрээс одоо монгол хэл үндсэндээ бий болсон байдгийг. Тэгээд одоо үг болгоныг аваад үсгээс хавар гэдэг үгийг тайлбарлахад бол ха буураа гэсэн одоо гурван юм бүтээгээрээс үтсэн гэж үздэг бай. Оны үеэр тасалдаг шүү дээ. Тэгээд таслаад тэгээ үеэр таслах нь бол тэр хүний авиагуулах тэгээд авианы хөгжил одоо нэг аяг уулга алдахаас ахуулаад үйтэй авиануудыг нийлүүлдэг 1 2 3 4 5 үйтэй ингэж одоо сэтгхүүн маш сайн боловсрч тэрийг ингэж үг болгож хойргосон байдаг. Монгол хэлний уугуул гарвалыг тогтоосон тийм үү? Монгол хэл бол өөрөө өөрийгөө тайлах тийм бүхүүртэй гэдэг бол нотолж өгсөн. За тэгээ цаашлаад бол ерөөсөө Монголны бүх бүтээгэр зөвхөн одоо язгуур бүтээгэр шүү дээ. Өөрөөр үнд язгуур бүтээгэр биш тийм үндэс за тэгээ цаашлаад бол бусад одоо дагуур нөхцгээд эдгээр бас бүгдийн шамнаас утсан. Тэгэхээр үндсэндээ бол манай монгол хэлний үгийн гарлын судлал, түүхэн бүтээгдэхүүн судлалыг бол одоо чанарын огт өөр түвшинд авчирсан юм судал хийсэн гэж хэлж болно. За базаргч өвчс өмнө бол жишээлхэд одоо Рамстед, Попе, Владимир Цов, Сэсэн цогт мэтийн судлаач, Эрен Чунхагийн мэтийн судлаач бол үгийн гарлын талын судалгаа хийсэн байдаг. Гэхдээ энэ судлаачдаас базаргч өвчс судалгааны огт өөр онцлог зүйл нь бол юу гэхээр мөдөр судлаач голдоо бол үгдээ толгой судалж байсан. Гэтэл базаргч өвчс судалгаа бол үгийн гарлыг бол үгээс бүтээвэрлээ авчиж өөрчиж бүтээврийн судалгаа болж өөрчилсөн. За энэ бол маш онцлог юм зүйл байна. Яг ер нь бол хэлний одоо хэд хэдэн салбар буюу одоо төвшин гэдэг нэрэлдэг. Хамгийн доод баг одоо тэр нь бол бүтээвэр байгаа. Бүтээвэр гэдэг нэрэлдэг. Тэр бид сургуульд дагуур нөхцөлөд үздэг шүү дээ. Тэр хамгийн бага нэг чинь дараа нь үг байдаг, дараа нь өгүүлбэр байдаг, дараа нь цогцлбор байдаг. Ингээд энэ дөрв бол багаас ихээсээ бага руу ингээд шатлсан ийм тогтолцоотой тийм тогтолцоотой хэл болж өөрчлөсөн байна. Нээрэл түүний тайлбар, шинжилгээ, гаргалгаа нь үүнийг бүрэн батлна. Говьд үгний язгуур бол хоосон гэж өгтөд холбоотой гэж үзсэн. Энэ бол юугаар нотогддог гэхээр зэрэг хогоо гэдэг язгуур нь говийг болж өөрчлөсөн гэж юм уу? Тэгэхээр бол говь гэдэг бол хоосон газар гэсэн утгатай гэж тайлбарлаж байна. Яг энэ тайлбарыг юугаар нотогддог гэхээр зэрэг жишээ нь түрүү зүгийн хэлэнд бол хоосон гэдэг бол коби гэж хэлдэг. Тэгэхээр бол тэр коби гэж хоосон гэдэг үг бол монгол хэлэнд бол КНГ-гээс хэлгээд говь буюу хоосон гэсэн үг болж үүссэн. Тэгээ энэ хоосон гэдэг говь гэдэг үг шилхэд говь гэдэг үгтэй холбогдно. Говь гэдэг бол юм хөндөө хоосон газар гэсэн утгатай. За тэгээ энэ бол цаашаа
говьл үе гол гэдэг үгтэй холбогдно. Гол гэдэг бол тийм хөндий хоосон газараар урсдаг ус гэсэн утгатай. Тэгэхээр одоо Монголны говь буюу хоосон хөндий газар тийм ээ. А тэгээд Турк хэлний говь буюу хоосон хөндий гэсэн утга. Тэгээд гол буюу гол ус гэдэг хоосон газар урсдаг гэдэг гол. За говьл гэдэг тэр говьл буюу хөндий хоосон газар гэсэн утгад холбогдно. За цаашид энэ бол хуур гэдэг монгол үгтэй холбогдно. Хуур гэдэг бол морин хуур гэдэг хуур. Хуур гэдэг бол базарчууч үзэж байгаа бол тэр хоосон гэдэг нэг зургтай одоо тийм хөндий хоосон арьсаар хийсэн ч юм уу тийм үү. Тийм хөндий хоосон зүйлийг бол хуур гэж нэрлэдэг гэсэн. Үнэхээр хуур гэдэг бол тийм хөндий хоосон зүйлээс гарахтуу авиг бол хуур гэж монголчууд нэрлэж байсан гэдэг тодорхой. Тэгээ энэ үгүүд бол ширэд төр зүгээдэнд бол байдаг. Кобис, копус, комоз гэл. Тэр энэ кобис, копус, комоз бүгдээ тэр Монголын хуур гэдэг үгтэй холбогдож байгаа. Үг болгон л одоо сонин л да. Ер нь үг болгон үүссэн. Жишээлбэл 100 гэдэг үг бол одоо яаж үүссэн юм хэрэг 100 гэдэг үг тийм. Зугаасах гэдэг. Тэрнээс 100 гэдэг язгуур үүссэн. 100 болохоор одоо хүн бол одоо 100-аатай сайхан болдог. Тийм утгаар нь бол 100 гэж нэрлсэн. А гэтэл хавар гэхээр зэрэг монголчууд бол хавар бол мал хөнгөл одоо хамаг нөөц хижээлээ гардаг бэлдсэн нөөцн жаахан шахагддаг. А өөртөө нөөцөж авсан өөхөн тарга маргаж гэдэг юм махан тарга нь одоо сулдаж эхэлдэг юм. Тийм учраас тэр юм хавар эдэж уух юм хавардаг. Хавар цаг гэсэн үг. Хорвоо ертөнцид суурин хийгээд нүүдлийн гэсэн хоёр соёл иргэншил оршин байна. Монголчуудын хувьд нүүдлийн соёл иргэншлийн нэгэн голомт учраас тэдний өнөө хэрэглэж байгаа үгийн гарвал нь түүнтэйгэн амин холбоотой. Тэдний харах, сонсох, мэдрэх үе сэтгэлгээнээс монгол хэл үүссэн гэж Базар Аргачаа багш үзжээ. Нүүдэлтэй тэгээ малаж хот албатай үлэг бол монгол хэлний язгуур гэж ингэж хэлж байна. Бэлчээрийн мал бол өөр ээжтэйжээ олж бэлчиж олж авдаг. Тэгээ малтах гэдэг үг. Тэгээ малтаж олсон тэр юм бол мал гэдэг ихний тэр язгуур мал гэдэг нэрлсэн. Өхөр гэдэг нь бол урдаа бэ алгаад үүний өгөөсөл бүхэгэр гэсэн үгнээс бөхөр гэж бүх. Өхөр бол үндэл жаахан бүхэгэр шүү дээ. Тэрнээс одоо үүссэн. Хонь гэдэг нь бол ер нь хомбах гэдэг утгатай юм уу? Дүрслэхүүгээр. Тэгэхээр энэ дүрслэхүүг бол түрүүн би ярьсан нэг монгол хэлний язгуур үг гэж асуулаа шүү дээ. Тэр дүрсэлд нүдээр харж гараараа дүрсэлсэн. Нөгөөх нь бол чигээрээ сонсож амаар хэлсэн юм хоёр бүрэлдэхүүн байна. Тэгээд тэр юм хараад нүдээрээ хараад яаж байгаа нь бол тэр хонь гэдэг нь тийм хомбордоо тарган тийм үс сүүл ихтэй тийм байдлаар нь хонь гэж нэрлсэн байх гэж бодож байгаа. Тэмээ гэхээр одоо энэ төрсгөө хэлээ бол тэбэ гэж явчихдаг. Тэбэ гэдэг. Тэгээд тэбэ гэдэг нь бол тэр эм нь бол бэгээс хэлэгдэх л дээ. Хоёр хэлний хооронд бол Монгол бол эмээр тэмээ гэд нөгөөх нь тэбэ гэд ингээд үссэн юм жишээтэй. За тэмээ гэдэг нь бол том гэдэг үгтэй гарлныг болоо гэж бодож байгаа юм. Тэмээ тэгээд том. Энэ хоёр одоо сэлгэж тавш мал дотор бол хамгийн том нь тэмээ баг. Монголын нэрт сэтгүүлч Даштун дугаан үзэгэн шил бүр барьж үгийн сүрэг гэлж утгын таяг тулж амьдралаа гэдэг үгийн биелэл нь Базар Аргачаа багш болж байна. Тэгээ Базар Аргачаа багшийн энэ эрдмийн санаа бүтээл бол Монгол улсын сургуулийн даяар одоо сургалтанд их нэвтэрсэн зүйлээ. Базар Аргачаа багшийн энэ судалгаа бол өмнө хийгдсэн академик Ишл Усмандан, академик Бямбаян Эренчин, академик Цэндийн Дамдын сүр нарын хийсэн судалгааны үргэлжлэл юм байгаа юм.
Тэгээд Гадамбага бол одоо утга зохиол бичсэн утга зохиол онлайн мэддэг гэдэг та бүхэн сайн мэднэ. Тэгээд Гадамбага ч одоо тэгээд нэг бас арга хэмжээ ахуулаад их сургуулийн багш байсан. Тэндээс одоо ягаад ч юм одоо хоорондоо таарахгүй байсан шиг байна. Тэгээд тэндээс хол тэгээд зохиолчтой хооронд очиад тэгээд тэрнээсээ бас болохоо байсан юм яасан. Тэгээд сургуулийн хүрээлэн дээр очисон. Тэгээд сургуулийн хүрээлэн дээр очиад сурах чиг болсон. Тэгээд Гадамбагтай нийлж сурах чиг ütсэн. Тэгээд Амьд сургууль тэр хоёр их сайн найз. Тэгээд Амьд сургуулийн зөв бичгийн дүрмийг одоо их хамгаалдаг баатарлаг хүн шүү дээ. Тэгээд тэрнээ Амьд сургуультай танилцаад. Тэгээд Амьд сургууль. За багшийн дээд сургуулиас тэгээд намайг хэр зэрэг муулж байна даа гэдэг. Амьд сургууль тэгж асууж. Юу гэж муулах вэ? Таны дүрмийг би одоо маш сайн заадаг шүү дээ гэсэн. Тэ юу л болдог. Авианаас үг бүтэж, үгээс өгүүлбэр бүтнэ. Өгүүлбэр гэдэг бол утга төгссөн санаа бүхий харилцааны хамгийн бага нэгжим. Харин энэ өгүүлбэрийг эхнээс нь эцэс хүртэл судалж, шинэхэн онолыг буй болгосон нь Базар Аргачаа багш. Шилбэл одоо инженершин гэж түрүү ярьж байсан. Инженершин өгүүлбэрүүд юм уу? Эсвэл 90 гон одоо өөрийн төвөө гэдэг Арманыг аваад үзсэн чи эхнүүдээ аваад үзсэн чи одоо 2-3 хуудас дамжсан өгүүлбэр төгсдөг. Тэгэж бичдэг. За Монголын бичгийн хэлний хүч нь бол тэгэж ертөнцийг маш өргөн хүрээнд өргөн одоо дэвсгэрлээр ингэж бичдэг. Тийм уламжлалтай байсан. Тэгээ өгүүлбэр гэдэг бол бичгийн хэлний хамгийн одоо юм сурч бичих гэж байгаа юм бол хамгийн гол зүйл өгүүлбэрийг найруулга гэж ярина л дээ. Тэгээ найруулга зүйл орж байгаа. Тийм учраас өгүүлбэр бол хэрэгцээний хамгийн чухал элемент учраас ялангуяа оюутанд хичээл заахад бол өгүүлбэрийн тэр найруулгын холбогдол утгыг сайн зааж явах явдал хамгийн чухал гэж бодоод би өгүүлбэрд орсон л та. Ер нь өгүүлбэрийг дөрвөн талаас нь судална гэж үздэг багш. Мэддэхүүний тал, мэдхүүний тал, хэлхийн тал, хэлхүүний тал гэж ингэж онлыг бий болгож олон шавнартаа зааж сургадаг юм багш юм байгаа юм. Монгол хэл өгүүлбэрийн судалт анх удаа үйлдэгчийн онолыг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл үйлдэгч гэдэг бол тухайн үйл хөдлөлийг одоо үйлдэхэд оролцож байгаа оролцогчдыг заадаг юм ойлголттой. Энэ ойлголтыг бол Монгол хэлд анх удаа оруулж ирээд тэгээд эрхэм үйлдэгч, өртөн үйлдэгч, туслан үйлдэгч, хэрэглүүрийн үйлдэгч гэх мэтээр үйлдэгч бол ангиж үзсэн байгаа. Энэ бол одоо Монгол өгүүлбэр судалгаанд оруулсан шинэ зүйл. За өмнө содон Базарагч багш бол өгүүлбэрийн судалгаандаа бол үүр өндгийн харьцаа гэж ойлголтыг бас оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл үүр өнд гэж юу хэлж байгаа зөв нь бол Үгийн аймаг өгүүлбэрийн гишүүн хоёр бол хоорондоо холбоотой. За үүнээс үндэслээд бол ширхэд өгүүлбэрийн цөм бол цөм өгүүлбэр байна. А тэр цөм өгүүлбэрийг бол гол дэлгэрүүлэгч, дэд дэлгэрүүлэгч, захин дэлгэрүүлэгч гэсэн гурван дэлгэрүүлэгчээр бол ингэж дэлгэрүүлж одоо үзнэ гэдэг ингээд үүр өнд гэсэн юм ойлголтоор бол өгүүлбэрийг авч үзсэн. Энэ бол бас цоошин зүйл байсан. Жишээлх юм бол мэдгэдэггүй гэдэг нь ерөөсөө байгаль дээр байж байгаа бүх юмыг бол хүлэнд ингээд судалж болдог юм мэдгэдэггүй гэдэг. Тэрнийг хараад ажиглаад судалгаа явуулж байгааг мэдгүй гэдэг. Хүнтэй холбоотой бол. Хилэгдэх хүн гэдэг нь мөн л энэ байгаль дээр байгаа өнө тэнгэр, газар, хүмүүн гуравтай холбоотой юмыг хилэгдэх хүн гэж байгаа. Хүн бол хилээр эхлээл ерөөсөө ярьсан. Ярианы хил гэж байна. Тэр хилхүүн гэж. Тэгээ энэ дөрвөн талаас нь холбож судалдаг бас гармгай хүн байгаа юм. Ширхэд би явлаа гэж юм тийм үү? За үүнийг бол ширхэд дэлгэрүүлнэ гэсэн үг байхгүй юу? Би сургуульдаа явлаа. Би явлаа гэдэг нь цөм өгүүлбэр. Тэгвэл би сургуульдаа явлаа гэвэл тэр би явлаа гэдэг цөм өгүүлбэр сургуульдаа гэдэг үгээр энэ бол байц гişүн болж байна тийм үү? Тусдун гişүн болж байна тийм үү? Энэ тусдун гişүнээр бол дэлгэрүүлж байгаа. Энэ зүйлийг бол шинэ гаргасан. Өөрөөр хэлбэл үгийн аймаг одоо юу гэдэг жинхэнэ нэр тийм ээ? Орон цагийн нэр, тоон нэр, төлөөн нэр, хавь дуурах үгс, дүрс дуурах үгс гэдэг энэ үгсийн аймагуд бол тус тусдаа яасан бахна. Цөм өгүүлбэрийн дэлгэрүүлж өгүүлбэрийн гişүүдтэй холбогдож яддаг гэсэн тийм санаа дэвшүүлсэн байна. Монгол хэл гэдэг маш их баян билээ. Базар Аргачаа багш Монгол хэлний мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх,
их хэлэн судлах эрдэм шинжилгээний ажилд 50-аад жил үр бүтээлтэй ажиллаж, энэ хугацаанд ерөнхий хэл шинжиллийн удирдгал, авиа судлал, бүтээвэр судлал, монгол үгийн гарал судлал, өгүүлбэр судлал, хэл бичгийн ухаан болон монгол хэл заах аргын хичээл зааж олон мянган шав бэлтгэжээ. 1973-аас 77 оныг л би ярьж байна. Бусдыг мэдэхгүй. Яг энэ хооронд бол улсын багшийн дээд сургуулийн монгол хэлний танхимын багш нар гэдэг бол энэ монголын хэл шинжилгээ домгууд байсан юм да. За хүн бүхэн ижидээ багштай хамгийн хайртай болохоор хамгийн дээдийн сайхан үгүүд хэлэх баг. Ерөнхийдөө домгодоо монголын хэл шинжилгээний хувьд. Ягаад би нэг онцгойдын хэлж байгаа юм бэ гэхээр тэр үед улсын багшийн дээд сургуулийн монгол хэлний танхимын багш нар бол их алдартай. Төмөсгөө, Найдмит, Өнөрийн багш юм уу, Базар гişэ багш, Санжаа багш гэх гайхамшигтай хүмүүс багшилдаг байсан. Их гайхамшигтай хэл шинжилгээний монголын хэл шинжилгээний хувьд домгууд байсан. Тэднээс бид нар юм заалгаж, сурч үдий зайтай яваа. Би одоо миний амьдрал дээр надад улсын багшийн дээд сургуулийн монгол хэл уран зохиол анги төгссөн гэдгээс өөр ямар нэг үнэлэх байхгүй. Диплом байхгүй. Нэг л диплом. Энэ сайхан буянтай сургуулийн буйнаар тэр багш нарын буйнаар би өдий хэрийн эрдэм сурсан учраас надад илүү сураад авах юм байхгүй. Ганцхан тэр сурснаа амьдралдаа хэрэглүүж чадж гэнэ үгүй юу гэдэг ийм зүйл дээр би бодож явдаг учраас бурхан ч сандаг. Одоо базар аргач багшаа бид нар одоо хэл шинжилгээний тиймд гайхамшигтай тэгдэг хүмүүс их юм мэрэгжлийн болчихно. Одоо манай үеийнх юм байна. Одоо Чингис хаан гол Монгол улсын соёлын гац Мэндөөе байна. Одоо юу гэдгийг одоо тэгэл манай соёлын гац үржингийн Хүрлбаатар бид нар нэг анги Мэндөөе доодаг. Бид нар бүгд тэр хүний шав. Базар аргачаа багш үгийн гарал судлалын бүтээлүүддээ барагцаалбал 20 мянган үгийн бүтцийг утга хэлбэрийн хувьд задлсан нь бий. Эрдэм номыг эрхэмлэгч хүмүүний оюун охи шимэн ном бүтээлдээ хадгалагдан шингэдэг нь ёс. Түүнээс энэ байна гэд үзүүлж харуулах бэлэн зүйлээр тун хомс. Харин эдгээр номонд түүний 60 гаруй жилийн хөдөлмөр шингээстэй. Монгол үгийн гарлыг мөшгөх нь эртний монгол хэлний үгийн бүтэц түүний зарим онцлог, монгол хэлний авиа сэтгэх ёс, монгол хэлний сүйгэр ба найруулбарын тухай гээд 40 гаруй ном, 10 дунд сургуулийн сурах хүчийг бичиж хэвлүүлжээ. Сүйгэр гэж соёл гэсэн үгтэй гарна. Соёл гэдэг нь саях сотхтой үг. Төрслөх үг. Энээс үүгээр сэлгэд сүйгэр, соёгор, саях гэсэн үг. Тэгээ энэ төрснээс үг нь бол тэгээд утга нь явсараад соёл гэсэн утгатай болсон. За монгол хэлний сүйгэр гэдэг нь монгол хэлний соёл гэсэн утгатай. Тийм, соёл найруулга гэсэн утгатай байна. Соёл гэж болно л да. Тэгээ сүйгэр гэдэг нь бол нэлээд сонин тэгээ бас марсгч байгаа үг. Энэгээр наавь гэж бодоод сүйгэр гэдэг хэлний соёлыг нэгж болгож авсан байна. Тэгээ хэлэнд бол нэгжийг тодорхойлж ич тэгээ цаасан судалдаг юм маягт. За эртний монголын үгийн бүтцүүний зарим онцлог гэдэг бол шинэ тооны доктор хамгаалсан бүтээлтэй. За энэ дээр бол монгол хэлний тийм онцлог бол монгол хэлний үгийн гарын онцлог бол нэг 12 зүйлээр би тайлбарсан. Тэгээд тэндээсээ энд зарим гэж оруулсан бол тэр бүгдээр ороогүй. Тэгээд голлох зүйлүүдийг оруулсан шиг зарим онцлог гэж ингэж авсан. За зохиол бол одоо энэ бүхэл гэдэг үе тайлбарлаж байна. Бүхэл гэдэг. Бүхэл гэдэг нь бол нэг хоршоо өвтэй бүхэл хахал гэж ярьдаг. Хаху бүкүли, хаккули гэж үздэг. Тэгэхээр энэ БХ 2 сэлгээд УА 2 сэлгээд ингээд энэ хоёр үг бол бүхэл хахал гэдэг. Ингээд нэг гаралтай үг. Тэгээ хахал гэдэг нь бол дангаараа ер нь хэрэглэгдэхгүй болцсон. Бүхэл гэдэг нь явж байдаг юм. Уул нь бол хоршоо үг байна. 2018 онд хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гаргасан Монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан толд профессор Өнөр Баянтай хамтран 38 мянга гаруй үгийг үсгийн аймгаар ангилжээ. Энэ бол нөр их хөдөлмөр бөгөөд Монголдон анхных нь. За миний хувьд бол энэ дээр бол яг тэр дөрсөх үгнүүдийн экшүүдийг яаж өчөх үү гэдгийг одоо тэр бүтээврээр баримтлаад
Харжиг нь гэвэл одоо харжиг наа гэж өчээд эм өгөнд бол генэ гэдэг юм уу гөнө гэдгээр нь ингээд бичиж ган ген гөнө гэдгийг бол одоо хоёр янзаар жуулж ингэж оруулаад нийт юм юуг нь оруулаа. Хоёрдугаарт нь бол сэржиг харжиг гэдэг юм одоо энэ дээр байж байгаа тэр харжиг гэхээр уул нь бол гээтэй ардаа ихтэй байсан. Гэтэл энэ нь бол гээгүүгээр бичдэг дан харжиг сэртэг гэж сэртэгэ гэж өчөхгүй сэртэг гээгээр төгсөж бичдэг гэдгийг. Монгол хэлний өв санг бүрдүүлэн тээгч нь монгол хүн. Тиймээс монгол хэлэн их хэлэн бид хэрхэн хайрлах вүлээ? Бид сүүлийн үед юундаар их алдаж байна вэ? Цаашид бид яах вэ хэмээн их эрдэмтэн багшаас тодруулан асуулаа. Их хэлээрээ найруулах эрдэмдээ сургахтаа эрх биш утгад шүтэж уран тод санааг эрхэмлэж хэл зүгээр хаших нь зүй бизээ гэж тэр хэлэх дуртай. Хэлний яруу тансаг байдал гэж байдаг. Тэрийг сайн ойлгох хэрэгтэй байдаг. Хэлний яруу тансаг одоо найруулга гэсэн үг. Яруу найруулга. Одоо яруу найр гэж байдаг. Одоо өргөлж сүүгийн сайхан найруулга. Ярианы хэлний одоо соёл гэж байна. Үнтэй харьцах, ахмад үнтэй харьцах, үеийнхэнтэй харьцах. Ингээд энэ ийм хэлний соёл. Тэр хэлний соёл найруулгын дараа хомсдоо байгаа. Тэрийг одоо нийтэд сайн ойлгох явдал хамгийн гол. Нөгөө талаар бол бичгийн хэлтэй болгохын тулд ном их сайн уншуулах хэрэгтэй. Ном уншихгүйгээр одоо хүнд тэр оюуны төгөлдөр чанар бол төдийлөн тогтохгүй тийм. Эсвэл нарийн мэрэгжлийн юмлогоо явуулчихлаа. Тэгэхээр нийтийн уран зохиол, нийтийн зохиолуудыг сайн багад нь одоо сайн амлуулж уншуул сонирхлыг төрүүлэх хэрэгтэй. Тэгээ одоо бол харин ном унших нь бол энэ сүүлийн үед жаахан баг болж байгаа юм шиг санагдаж байна. Ном уншдаг болохоор бол тэр хэл яриа нь муу. За тэр чи бодохоор өөр хэлээ голохоор гадны хэлжүүдэх. За тиймэрхүү маягтай. Тэр нь одоо миний ээж муухай гэж хэлж байгаатай адилхан юм л да. Их эрдэмтэн зохиолч Лодонгийн төдөв басан нэгэнтээ түүний бүтээлийг Монголын хэл шинжилгээний ухааны атар газарт ургуулсан цорын ганц сагалгар мод хэмээн үнэлсэн нь бий. Харин хураах үр жимс нь монгол хэлний үгс билээ. Түүнийг үргэлжлүүлэн газарт тарж ургуулах нь та бидний хэрэг билээ. Сүйгэр гэдэг нь соёл гэсэн утгатай дүйцэх үг. Харин монгол хэлний соёлыг бүгдийн тээгч сүйгэрийн нэгэн хэсэг нь Базар Аргачаа багш билээ.